Өнгөрсөн 7 хоногт Ардчилсан намын удирдах байгууллагын улс төрийн зөвлөлийн шийдвэр гаргаж бүлэгд бас тодорхой чиглэл өгсөн 2 асуудлаар улсын хурлын даргын ёс зүйн асуудлаар мөн улсын төсөв эзэнгүүжж байгаа асуудлаар байр суурь илэрхийлж шийдвэр гаргаа гэдэг чиглэлийг Ардчилсан намын бүлэгт улс төрийн зөвлөлөөс өгсөн. Ийм учраас яг одоо бид нар хурлаас гарч Ардчилсан намын бүлгийн хурлыг зарлаж бүлгийн хуралдаар эдгээр асуудлууд болоод энэ завсарлагатай холбоотой асуудлыг бид нар бас нэгдүгээрт нь ярилцсанаа. Хоёрдугаарт нь манай гишүүд бас энэ бүлгийн улс төрийн зөвлөлийн шийдвэртэй холбоотой гишүүд бүгдээрээ гарч хурлыг орхин гарч тэгтээ та нар эрдсэндээ ороод орхин гарч бүлгийн хуралд оролцох ёстой. Намын удирдах байгууллагын шийдвэр надад хамаагүй гэж байгаа гишүүд байвал энд суугаад бас үлдэж болно. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь бид нэр яг энэ хэлцэж байгаа асуудалтай холбоотой бас ажилд саатуулах үүднээс завсарлага гэж биш одоо ингэж завсарлага авахаа боллоо. Та нар олонх эрцээ бүрдүүлээд хурлаа өргөжлүүлээд яв. Ардчилсан намын бүлэг одоо хуралдаж тодорхой асуудлуудаар бас санал нэгдэх юм шаардлага байгаа гэдгийг хэлье. Цогтгөрөл дарга улсын хурлын чуулганы урдааны дэгийн тухай хуулийн дагуу нам эвслийн бүлэг одоо хилцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авахдаа үндэслэл хугацааг тодорхойлж энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулж авах ёстой. Тэрнээс биш намынхаа гишүүдийг орхиод гарыг гэдэг одоо уриалгыг дэвшүүлэхэд уг нь бол намын бүлгийн дарга та сая одоо үг алах дэгийн тухай хуулийн дагуу байхгүй шүү дээ. Энэ бол танаа намын бүлгийн гаргасан шийдвэр байж болно. Тэрийг бүлэгтээр танилцуулаад бүлгийн гишүүд та бүхэн өөрснөө тэр асуудлаа шийдэх ёстой. Тэр та сая завсарлага авъя гэж үг аваад тэгснэ орхин гарыг гэдэг уриалгыг дэвшүүлээд өөрөө та ингэ дэгийн тухай хуулиа зөрчиж байгаа юм. Бүлгийн даргын хувьд За завсарлага бол авсангүй. Эрдсэндээ бол орсон бид нэр чуулганы хуралдааныг орхин гарлаа гэж байна. За улс орны олон чухал асуудлууд бидний өнөөдөр чуулганы хуралдаануудыг бас хараад шийдвэрүүдийг хараад хүлээгдэж байгаа олон зүйл байгаа. 2026 оны төсвийг бид нар хуулийн дагуу хэлэлцэн батлах үүрэгтэй. Улсын хурал 2026 оныхаа төсвийг жишээлбэл хуулийн дагуу хэлэлцэн батлах үүрэгтэй. За өнөөдөр бас тун удахгүй ингээд өвлжилт, ингээд дэрэс нэмээд одоо өвлийн бэлтгэлтэй холбогдуулан улсын хурал шийдвэрлэх олон асуудлууд улс төрчтэй холбогдуулан уягдах ерөөсөө ёсгүй. Тэр улсын хурал бол ард түмний өмнө өргөсөн хангалттай бүгдээрээ хийх ажлаа хийх л ёстой. Тэр аль нэг намын хурал нь болж гин үү? Энэ бүх асуудал дээр хууль хяналтын байгууллагын хийдэг ажлаа хийдгээр хийх ёстой. Бид нар эндээ хуралдаад төсвөө батлаад 2026 оны 1 сарын 1-ээс төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах бид нар эрх зүйн орчингийг бид нар бүрдүүлж үүрэгтэй. Тэгэхээр энэ улсын хурлын чуулганы ажиллагаа бол явагдана. За улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн дагуу хуулийн 7-гийн 5-д заасны дагуу Монгол улсын үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хилцсэн. Эсвэл Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар нам эвслийн бүлэг гишүүн хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно гэж одоо Монгол улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуульд заасан байж байгаа. За үүнийг бас манай Ардчилсан намын бүлгийн гишүүд маань өөрснөө бид хамтдаа конновтож хамтдаа баталсан дэгийн тухай хуулиас та бүхэн маань зөрчиж байна шүү. Зөрчиж шүү. Тэгээ бид өөрөө өнөөдөр аль нэг намын хуралтай холбогдуулан улсын хурлын чуулганы хуралдааныг хуралдуулахгүй байх, ялангуяа цаг хугацаанд төсөв батлагдахгүй байх ийм одоо байдалд бол бид нар хүргэж болохгүй шүү.